Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаанд хөдөөгийн бирлээ. Академич Алексей Павлович Окладников, академич Анатолий Пантелеевич Деревянко, археологч доктор Намсгайн Сэр-Оджов, доктор профессор Довдон Баяр, археологч эрдэмтэн Цог Данзангийн Дорж Сүрэн, академич Дорж Хандын Дорж, Америк нэгдсэн улсын археологч Джон Олсон, Зөвлөлт холбоот улсын археологч Виталий Васильевич Волков, доктор Гүнжин Сүрэн, Зөвлөлт холбоот улсын археологч Валерий Трофимович Петрин, академич Дамжин Сүрэнгийн Цэвэн Дорж, доктор Цэрэн Давг, доктор Цогтбаатар зэргээс гадна олон эрдэмтэн судлаачид үнэтэй хувь нэмэр оруулжээ.